За гарамент 11 сарын 2-ны өдөр өнөөдөр 2 уулзалттай 2 гэрээтэй л өөрөө очих шиг. Тий, өчтөр бичлэг хийдэг баатар болсон амжаагүй. E-спортын хүмүүс маань бараг 18-9 цаг тасралтгүй тоглоод тэгэхээр ч одоо өдөр дамнаа явчихж байгаа. Тэгээ бүр хагас сайнны шөнийн 3-4-д дууссан. Тэгээд хагас сайнд бол бүтэн амарчж байгаа гэдэг утгаараа бол хүмүүстэй уулзч чадаагүй ингээд. Тий. Яг амжилт бүтээл нь юу болсон бэ гэхээр манай нэг хүн 2-т орсон. Нөгөөх нь шагналтай байранд орсон гэд ямар ч амжилттай. Хараахан төрүүлж чадаагүй байсан. За иймэрхүү. Тэгээд өнөөдөр гэх юм бол амьдралын олон солонго, олон сонголт, олон хувилбар байгаа тийм ээ. За энэ болгоны нэг сайн муу чихийн хаашаа ер нь 2 хувилбартай таарлаа л да. Тэгээд төрсэн мэдрэмж болон эндээс бас авах үйц сургамж ойлголтыг бас нэг хальт хэлчихье гэж одоо бичлэг би хийж байгаа. За жишээлх юм бол ингээд түрээслэх болон худалдах байр байгаа байхгүй. Өнөөдөр 2 уулзалтын нэг нь худалдах, нэг нь түрээслэх, хөлслөх. За тэгсэн чинь худалдах байран дээр очисон чинь шалтгаан нь юу байсан бэ гэхээр өвдсөн, манай харилцагч өвдсөн. За ингээд зардал буюу тодорхой төлбөр төлбөр одоо бүрдүүлэхийн тулд өөрийн одоо өмч болох байраа ингээд худалдах шийдвэр гаргаад ингээд одоо битээр уулзж байгаа. Тэгэхээр яг эндээс хин нэг өрөвдөх гэхээс илүүтэйгээр энэ амьдрал энэ хувилбар хинч тохиолдох магадaltaй учраас хэдүүлээ эрүүл мэнд за тэгэхээр санхүүч гэдэг юм уу те ингээд тодорхой хариуцлагыг л өөртөө жоохон ойлгуулж ухамсарлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо эрүүл байхын тулд юу хийх ёстой юм? За тодорхой хэмжээнд санхүүгийн хувьд боломжийн байхын тулд юу хийх ёстой юм? Энд чинь бол яг толгоонд яаж гэдэг асуултанд хариулахын тулд хариуцлага хэрэгтэй тийм ээ. Хариуцлагатай байх юм бол хүн угаасаа л хийх аргыг нь бол олно гэсэн. Нөгөө эртээд би нэг дард ухамсар ярьсан шүү дээ. Ингээ хариуцлага гэдэг зүйлээ ойлгочих юм бол юу хийх нь ойлгомжтой болчихно. Мөнгө хэрэгтэй байгаа юм бол мөнгө олох боломжтой хувилбарыг л энэ тархич нь өөрөө боловсруулад санал болгоно гэсэн үг шүү дээ. Гэдэг ч юм уу. Тий. Одоо эрүүл бай гэх юм бол одоо дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зүй хооллох, стресс бухимдлаа мэдээж хүнд байх ёстой зүйл. Яаж гаргах вэ? Яаж зөв тайлах вэ? Тий. Ингээд хүн өөрөө ингээд суралцна гэсэн. Тэгэхээр тэр нь юунаас вэ гэхээр хариуцлагаас шалтгаална гэж гэдэг зүйл өнөөдөр бас ойлголт нэлээд авахар. За нөгөөх түрээс маань бол мэдээж хийдгээ хийцэн тийм ээ. Өөрийн өмчөө ингээ аж аргалтайгаар эзэмшиж ашиглаж байгаа. За энэ нь бол амьдралын бас нэг сайхан өөр нэг өнгө солонго байгаа. За тэгэхээр энэ хоёрыг зүгээр базаад аваад үзэхээр хүн ер нь хариуцлагатай байгаад за тэгээд юмд бэлтгэлтэй буюу юмд нэг жоохон юм муу санаатай тийм ээ. Одоо санаатай байх хэрэгтэй. Хүн өөх нь бол жам ясны асуудал. Өвдөх нь бол одоо тэр хүний үйлдэлээс шалтгаалах гэдэг тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ жоохон хариуцлагатай байгаад жоохон боловсрохгүй муу муухай зүйлээс жоохон ангид байх юм бол өвдөх магадлал багасах юм байна гэдэг ч юм уу. Ингээд хариуцлага гэдэг зүйлийг л хэдүүлээ жоохон ухамсарлах ёстой юм байна шүү гэдэг зүйл. Тий. Тэгээ одоо бид манай мэрэгжлийн одоо онцлог гэх юм уу одоо миний ажиллаж байгаа салбарын онцлог гэх юм уу илүү тийм маш олон өнгө солонгыг л хардаг, маш олон хүнтэй уулздаг тийм ээ, сайн муу сайхан муухай гэл. Тэгээ энэ болгон дээрээс хүн гэж юу гэдгийг за магадгүй зүрх нийгэм ямар байна, за тэгэл эндээс одоо юу сурч болох вэ тийм ээ. Мэдээж амжилтгүй ямар ч олон хувилбар байгаа учраас тэндээс магадгүй суралцгал ёстой шүү дээ. Тэгээд энэ хүний туулсан гавьяаг би яавал давтах вэ? Энэ хүний туулсан алдааг би яавал дөтлөх вэ? Тойрох вэ? Энийг л магадгүй тэр хүмүүс биднэрт зүгээр шууд хэлдэг юм гэхэд амьдралын ямар нэгэн нөхцөл байдлаас тодорхой хэмжээнд ингэж ойлголтыг өгч байгаа. Тэгээд эндээсээ бид нэр ухамсарлаад хариуцлага хүлээж аваад за ийм хувилбар байна амьдралд. Тэгэхээр энэс зайлсхий. За ийм хувилбар байна. Энийг хэрэгжүүлье гэдэг зүйлийг л ойлгож явах юм бол за тэгээд энэ насны одоо үйл хэрэг болчих байлгүй тийм ээ.
За ийм их сонь сайхантай.